Хоёр төрлийн смутигээр орлогдож байгаа. За нэг нь болохоор хүрэн манжин, нэг нь болохоор ногоон смути гэдэг. Тийм ерөнхийдөө бидний нэг одоо амьдралын одоо хэв маяг шалтгаалаад тий одоо нэг тархалалт, илүүдэлжингийн асуудал маш их гарч байгаа. Түүнийгээ дагаад маш олон суурь өвчлөлүүд бий болж байгаа. Тэгэхээр одоо манай смути бол энийг одоо өдөр тутамдаа хэрэглэснээрээ ерөнхийдөө илүүдэлжингээ салах одоо суурь өвчин үүсэх шалтгаанаас урьдчилан сэргийлэх ерөнхийдөө боломжтой. За тэгээ ерөнхийдөө зах зээлийн үнэ нь бол ногоон эсүүд нь 6500-аар за хүрээ мэд маань болохоор 5000 төгрөгөөр зарагдаж байгаа. За тэгээ энийхээ албаар та бүхэн нэг схемлж бас ууж болно. Схемлж уух юм бол аюу маш үр дүнтэй. 7 хоногт схемлээд уучихвал юм бол ерөнхийдөө 0.5-аас 2 кг би жин хальна. За хаван буу биеийн хорыг гадагшлуулах үйлчилгээтэй. За дээрээс нь нэмээд нэг цусны даралт болгодог. За тэр цусны даралт буугаад ирэхээр нөгөө лүс үсний асуудалтай үүснэ. Ерөнхийдөө өвчл маш багасна гэсэн үг байхгүй юу? За ерөнхийдөө 14 хоногт уучих юм бол цусны даралт бүрэн тогтворчдөг гэж үздэг юм лээ. Ерөнхийдөө судалгааг нь уншихад тэгэхээр ер нь бол өдөр тутмын бас хэрэглээндээ авч хэрэглэхэд бол маш ерөөсөө одоо хөнгөн авсаархан хаанч аваад явчих боломжтой юм бүтээгдэхүүн байгаа. Анхны борлуулалтаа нэг 7-8 хоногийн өмнө хийсэн. 200 ширхгийг гаргаад ер нь нэг 150 ширхгийг зарсан. 150 ширхгийг зарсан. Тэгэнгүүт энэ яг ингээ харахад энийг хэрэгцээ бол одоо зах зээл байна гэж харж байгаа. 7 хоног бол ер нь бол туршилтын хугацаа шүү дээ. Бүтээгдэхүүнээ гаргаад за ямар вэ гэдэг. Тэгэхээр ер нь бол дандаа онлайнаар зарсан байхгүй юу? Хөргөж өгөө захиалгаар ерөнхийдөө зарсан. Нэг хүн бол дор хаяжнээс чинь 6 ширхэг мэрхийг авч байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол одоо цаашлаад одоо дэлгүүрүүдээр бас зарагдах юм боломжтой байгаа. Миний хувьд л залуучуудын хувьд л мэдээж бизнес хийхэд гарааны мөнгө маш их чухал тий. Тэгэхээр одоо яг надад байгаа зүйл гэх юм бол одоо яг манай сектор бол яг надад өөртөө хэрэгтэй нэг л төхөөрөмж байгаа байхгүй юу. Тэгээ сая энийг гаргахын тулд нөгөө нэг гэртээ байдаг миксерүүдийг авчирч миксэрсэн чинь хаяад байгаа. Тэгэхээр би одоо ерөнхийдөө нэг том хэмжээний бэлэн төрөштэй дөрвөн хилтэй тиймэрхүү бэлэн дээр за тэгээ ногоо хэрчигч за дээрээс нь нэмээд одоо нөгөө дамжлагын ширээн мэрэг тиймэрхүү юм ерөнхийдөө авах гад санхүүгийн тооцоолол гаргаад өгсөн байгаа. Тэрнээс мэдээж эргэлт үүсэхээр мэдээж дахиад цаашаа илүү хөрвүүлээд явах боломжтой байхгүй юу? Танах төслөө цаашаа үргэлжлүүлээд аваа явахад хичнээн хүн ажлын байраар хангагдах боломжтой. За одоо бол яг тэд гिचлэхэд бас хэцүү тий. Мэдээж одоо дөнгөж эхэлж байгаа бизнес учраас мэдээж бол одоо савлаа бодол бүх юм өөртөө хийж байгаа учраас ажлын байр бол гаргана. Энэ бол нэг миний хувьд бол цаашлаад өөрөө ингээ бие дагаад аваад авахд нэг 2 хүн баталаад бол ерөнхийдөө хангалттай. Яагаад тэгэхээр одоо ногоо ирчгчээ чинь хүн математик ирчээд өгчөж штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө энийг савлах цошгон наах 2 л хүн хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? За амжилт хүсье. За баярлалаа.